Монгол Улсын засгийн газрын нэгдсэн цахим хуудас Gov.cgmend уулзалтын цаг товлох. Та засгийн газрын нэгдсэн цахим хуудас Gov.cgmend нэвтрэн орсны дараа зүүн талд байрлах цэс хэсгээс уулзалтын цаг хэсгийг сонгоно. Энэ үед уулзалтын цаг жагсаалт, уулзалтын цаг бүртгэх, уулзах хүсэлт гэх 3 сонголт гарч ирэх ба уулзалтын жагсаалт хэсгийг сонгох үед таны оруулсан уулзалтын цагийн жагсаалт харагдана. Энэ хэсгээс та тус жагсаалтын цагуудыг устгах болон засварлах боломжтой. Дараагийн сонголт болох уулзалтын цаг бүртгэх хэсэгт та боломжтой уулзалтын цагаа бүртгэх зэс юм. Та эхэнд байрлах байгууллага хэсгийн хойно байрлах хайх товчийг дарах ба тус хэсгээс та өөрийн харьяа яам байгууллагыг сонгоно. Үүний дараа алба хаагч хэсгийн ард байрлах хайх товчийг дарах үед алба хаагчдын нэрс болон албан тушаал харагдана. Холбогдох албан хаагчийг сонгоно. Үүний дараа уулзах өдрийг чагталж доор байрлах цагийг сонгож идэвхтэй хэсэг гэдгийг чагтлаад хадгалах дарснаар таны уулзалтын цаг амжилттай бүртгэгдэнэ. 3 дахь хэсэг болох уулзах хүсэлт хэсэгт уулзах хүсэлт илгээсэн иргэний нэр болон уулзахыг хүссэн албан тушаалтны мэдээлэл гэх мэт дэлгэрэнгүй байдлаар харагдана. Энэ хэсгээс та ирсэн хүсэлтүүдийг зөвшөөрч болох ба үүний тулд зөвшөөрөх хэсгийг чагтлаад хадгалах дарснаар та тус хүсэлтийг амжилттай зөвшөөрөх юм.